Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан өөрөгт ажлаа хүлээн аваад 200 хоног өнгөрч байна. Хотын дарга ажлаа авснаас хойш албан конторын цонхоор амьдралыг харж, ажил хийсэн нэртэй цаас үйлдвэрлэж суух биш, иргэдийнхээ дунд нь орж, нөхцөл байдлыг боддоор харж, нүдэнд үзэгдэж гарт баригдах үр дүнтэй ажил хийхийг зорж байгаа юм а. Энэ удаад бид түүний ажлын 2 дахь 100 хоногт хийгдсэн гол ажлууд бүтээн байгуулалтыг онцлоё. Орон сууцны зах зээл дээр бэлэн баригдаж эзний хүлээсэн орон сууц олон байгаа ч түүнийг худалдаа авч чадах иргэн цөөн. Тиймээс нийслэлээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, хотын төвлөрлийг сааруулж, шинэ суурьшлийн бүсэд орон сууц барьж байгуулах зорилгоор орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Орлогод нийцсэн орон сууц нь үн өртгийн хувьд иргэдэд боломжийн байхаас гадна энд сургууль, цэцэрлэг, зам талбай, зогсоол, ногоон байгууламж гээд бүгдийг цогцоор нь шийдсэн, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн орчин үеийн орон сууцны хороолол сүндэрлэх юм. За тухайлбал хан үйлдвэргийн 16 дугаар хороо, буян тухай спорт цогцлбор орчимд тусал хэрэгжиж байна. За нийт 6 блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил 4 блок 896 айлын орон сууц баригдана. Барилга угсралтын ажил 90% явагдаж байна. 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүх орон сууцны энэхүү хорооллыг 2020 оны 2 дугаар хагаст хүлээлгэн өгөх юм а. За мөн хан үйлдвэргийн 10 дугаар хороо Моронгийн даваа орчимд 129 га талбайд төрийн бүхэл үйлчилгээг төвлөрүүлсэн орон сууцны ээж бүрэн хороолол барихаар төлөвлөж байна. Моронгийн даваанд одоо 129 гад энэний бол эхний ээлжний бид 46 гад нь төлөвлөлт хийж байгаа. За одоо удахгүй сонгон шалгаруулалтаа бол зарлана. За бидний ерөөсөө сонгон шалгаруулалт зарлж байгаа зарчим бол одоо энэ дээр дид үтсээ бид нар өөрсдөө шийднэ. Тэгээд л одоо компаниудыг одоо яг талбайгаар нь жишээ нь одоо 3 гад гэхэд одоо 1000 айл байдаг байгаа бол 500 айлгаа бол одоо энэ дэр бариад хэдийг нь манад үн төлбөрг өгөөд хэдийг нь хямд өртгөөр борлуулах хэрэг өгвэ гэдэг ийм байдлаар сонгон шалгуулалтуудыг зарлаад явна. За яг эндээс нөгөө хямд өртгөөр борлуулахаар ирэх авсан дээрээ бол бид нар төрөөслөө дэмжлэх хэлбэрүүдийг иргэдэд санал болгоод төслийн хэмжээнд зориултаар өгч байгаа тэр орон сууцаа бол бас энгийн төрөөс болон бусад газар чөлөөлөх тэр ажил руугаа ингэж төлөвлөхөр ингэж зорио явуучих. За өмнө нь одоо яг энэ 129 гад бол одоо автомашины зогсооллын хүрэлцээ, сургууль цэцэрлэг болон одоо бусад төрийн байгууллагуудын үйлчлэгийг бол бүгднийг ингэж цогцоор нь шийдэж хийж өгөхөр ингэж зорж ажиллаж байгаа. Тэгээ Моронгийн даваар бол үндсэндээ одоо энэ ярам нисгээр дамжаад ирэх ганцхан замтай болчиход байгаа. Тэгээд Улаанбаатар хотын зам дид үтсийн баруун бүсийн энэ босоо тэнглэгийн одоо энэ хэсэг дээрээс нь бид нар энэ 22-ын товчоо ярмаг тэгээд энэ нөгөө сонгоны замыг бол энэ хойд хэсгээр сонгоны уулын өврөөр энэ ярмгийн араар энэ хэсгээр холбоод одоо шууд ингээд эндээс 22-ын товчоо энэ авто худалдааны төв буцаад энийгээрээ дамжаад энэ туулгалт дөөрөө холбочих юм бол одоо шууд холбогддог энэ зам дид үтсээ бас энэ дээр давхар төлөвлөлөөд явна. Тэгэх юм бол нөгөө зам дид үтсийн нэвтрэх чадвар заавал одоо хотын төвөөр давхиад явахгүйгээр шууд ийшээ ороод ирдэг, хөндлөнгуулд ороод ирдэг. Тэгээд дид үтсийнхээ үндсэн одоо нөгөө авцамын мастер төлөвлөгөөнийхөө хүрээнд бид энэ төлөвлөлтүүдээ хийгээд зам дид үтсээ ч гэсэн татаад явуучих юм байна. Тэгэхээр энэ нөгөө хотыг задлах, захаас нь хөгжүүлэх, тэгээд бүх одоо дид үтсүүд нь цогцоороо нийгмийн үйлчилгээтэйгээ энэ нөгөө орц гарцтайгаа уялдсан байдлаар ингээд цаашаа бид нар одоо хуучин нисэх, шинэ нисэх гэдэг ингээд байж байгаа. Энэ хуучин нисэх энэ хавийн одоо төлөвлөлтүүдийг дахиж өөрчлөөд энд байгаа энэ айл өрхүүд бас энэ орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нэгдэж байгаа. Ингээд шинэ нисхийнхаа дагуу хийгдэх аэросити бусад тойрсон хотуудын шинэ дидүүд бий болох боломжууд нь бас эндээс давхар эхлээд явж байна гэж ойлгож байна. Хотыг тэнцвэртэй хөгжүүлэх бас нэг бодлого нь дэд төвүүд. Нийслэл 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн 9 жилийн хугацаанд хэрэгжих төслийн 1-р үе шат болох Сэлэв Баян хошуу дэд төвүүдийн ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Дэд төвүүд ашиглалтад орсноор гэр хорооллын айл өрхүүд төвийн шугам дулаанд холбогдох боломжтой болно. За Сэлэв дэд төвл гэхэд ашиглалтад орсноор 100 гаруй аж ахуй нэгж 3000 гаруй айл өрх дулаанд холбогдох юм.
Одоо өнөөдрийн байдлаар 2 зам сэтгэлгээний ажлаа хийгээд ер нь бол 80% тавьж байна. Өнөөдөр та нар замаа нээсэн. Замаа нээч нь байна. За цэвэр усны шугамын хувьд 3.9 км цэвэр усны шугам байгаа. Үүнээс за өнөөдрийн байдлаар 2.6 км орчмыг хийсэн байгаа. За бохир усны хувьд болохоор 5.5 км-ээс 3.78 км орчмыг хийсэн байна. За ус дамжуулалт 8 ширхэг цэцтэй буюу барилгын ажил байгаа. Үүнээс 8 өдрийн бүгдийг нэхэлсэн. Зарим нь гадуур чөлөөтэй асуудлаас болоод сүүрийн ажил дээр явж байна. Зарим нь бол дотоод заслын ажилд орсон байж байна. Сэлэв дэд төвийн дэргэд 1000 м куб хүчин чадал бүхий усан сан өнгөрсөн сард ашиглалтад орлоо. Усан сан Нацуусистаны барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолойг нийлүүлж суйрлуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлэв болон Дамтаржа төвийн иргэд ундны усны их усүрээр хангагдж байна. Өнөөдөр бид Улаанбаатар хотын хамгийн чухал амин сүнс болсон энэ цэвэр усны хангамжийн асуудлын нэг хэсэг болсон. Тэр дундаа Сэлэв Баян хошууд төвийн энэ цэвэр усны санг ашиглалтанд өгж байна. Энэ бол 1000 куб метрийн багтаамжтай 1.5 км-ийн 3 хос шугамтай татах шахах носоос бүхий ийм бүрэн автоматжсан. Өөрөөр хэлэх юм бол манай Улаанбаатар хотын ундны аюулгүй байдлыг хангахтай холбоотой ундны их усүрийг хамгаалахтай холбоотой цогц ажлууд хийгдэж байгаа. Тэрний нэг хэсэг нь бас энэ жилээс эхлээд бид нэр SCADA системээр дамжуулаад бүх усныхаа хэрэглээг бүрэн хяндаг болсон, бүрэн автоматжуулсан, очиж гар хөлөөрөө хаадаг, ус алдлаа шүүрлээ гэж ирж хайдаг асуудал байхгүйгээр тусаал ус гоожж байсан ч гэсэн автоматар хяндаг, аюулгүй байдлыг хангадаг ийм бүрэн систем шилжсэн. Тэгээ ялангуяа энэ хэсгийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо энэ бэлгийн орчим гэдэг энэ хавьд бол бас энэ усан сан бий болсноор энэ хойд хэсгийн энэ хавийн айл өрхүүд цаашлаад бидний энэ хэрэгжил хэрэгжүүлэх орлого нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бас үндсэн дэд бүтцүүдийн нэг. Энэ орчмын иргэд маань бас өсөлт тавьсны дагуу энд 2-3 бас усан худгийг байгуулахаар бид нар ингэж ажиллаж байгаа. Баян хошууд эд төвийн хувьд бүрэн тоноглолтой 240 хүүхдийн цэцэрлэг 4.1 км бохирын шугамыг бүрэн ашиглалтад оруулсан. Баян хошууд эд төвийн 227, 163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатор гэх мэт барилга байгууламжуудыг төвийн дулаанд холбох нийт 30 км дулааны хос шугамын ажил 50 гаруй хувьтай хэрэгжиж байна. Мөн эд төвийг түшиглэн газар дээрээ үлдэх сонирхолтой иргэдэд зориулан 20 айлын орон сууц барихаар газрыг бүрэн чөлөөлжээ. Баян хошууд эд төвийн хувьд бол бид нар төлөвсөн дулаанд холбож байгаа. За төлөвсөн дулаанд холбох энэ ажлын хүрээнд бас хажуу төлөвсөн дулааны тарасын шугамын дагуу байж байгаа бусад нам даралтуудын 100% буулгаж төлөвсөн дулаан холбох ажил бол үргэлжилж байна. За Баян хошууд эд төвийн хувьд бол нийтдээ 3.2 км-ийн урттай ийм дулааны шугам бол ашиглалтанд ингэ орж байна. Ашиглалтад орсноос хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгон найрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах Хилчин хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан өмнө нь Хилчин хотхны оршин суугчдтай уулзах үеэрээ Баян хошуу Сэлэв дэд төвийн төслийн хүрээнд Хилчин хотхныг дулааны шугамд холбох ажлыг эхлүүлж удахгүй ажил хэрэг болгоно гэж байсан нь ийхүү хэрэгжлээ. 7 хоногт 2 удаа халуун ус авдаг, ус цасанд ордог байсан бол яг хотын төвөөс ялгаагүй ая тухтай дулаахан дээрээс нь хэрэглээний халуун усаа өдөр шөнөгүй авчдаг ийм байх боломж нь бүрдэж байгаа. За 700 гаруй айл байж гэн айл өрх тэрний цаана эдэм хүн иргэд орсон суугчтай байгаа та бүхэн маань мэдж байгаа. Тэрнээс гадна энэ орчин нөхцөлөө бас сайжруулад энэ хуучин байсан уурын зуухаа буулгаад энд нь спорт зал, тоглоомын талбай гэдээ бий болгоод өгөх юм бол орчин илүү бас сайжрах ийм боломж нь бүрж байгаа. Нөгөө талаараа хотын төсвөөс зардлын дарамт бууж байгаа. Жилдээ бид энэ уурын зуухыг ажилуулах гэж тэр юм шахуу төгрөг зарцуулдаг. Тэгээд 400 500 сая төгрөгийн алдагдaltaй ажилдаг ийм байсан бол тэр хэмжээний төсвийн хэмнэлт гарч байна гэсэн үг. Тэрийгээрээ бид дахиад олон айлуудыг хотхныг дулаанд холбоно. Өнөөдөр Хилчин хотхон маань төвийн халаалтын шугамд орлоо.
шал өр болд юм байна. Өдөр шиншигэл болд юм байна. Төвийн халаалтын шугамд орсноор хэрэглээний хал ус гэдэг чинь шаардлага төвшөнд ирж байна. Халаалт бол ерөөсөө урдын халаалтаас хэдэн харуу дахин илүү ийм сайхан халаалттай боллоо. Халуун усны шугамар одоо халуусал гоождаг гэдгийг мэдрэх бол үнэхээр сайхан байна. Одоо цаашдаа бид нар 5 байршилд одоо 5 ийм нам даралтын зуухыг буулгана. Эхний одоо бууж байгаа нам даралтын зуух бол Хилчээр байгаа. Цаанаа бол одоо дээшээ өгсөд 76 дугаар сургууль, за мөн 3 дугаар амбултоор, 67 дугаар сургууль, за 7 дугаар хороо, 228 цэцэрлэг гэдэг маш олон объектууд бас энэ жил дээр ингээд нам даралтын зуухан буух ажлыг эхлүүлээд байгаа. Хилчин хотхныг халаахын тулд өвөлдөө 7000 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол төвлөрсөн дулаанд холбосноор 7000 тонн түүхийн нүүрсний хэрэглээг үгүй болголоо. Зам дагаж хөгжил гэдэг Улаанбаатар хотын автозамын салбарын түүхэнд дахин нэг шинэ хуудас нэгдэж хамгийн олон түвшинний огтлолцол бүхий шинэ гүр өнгөрсөн сард нэгдсэн. Олимпийн гудамжнаас нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух замын цагдаагийн гүр нь 4,477 метрийн урттай. Нийт 42,38 сая ам.долларын төсөв төртгөөр Хятад Монголын 500 гаруй инженер техникийн ажилчдын ур ухаанаар бүтсэн уг гүрэнд 100 жилийн баталгаа өгсөн юм а. Хотын удирдлагуудын зүгээс хяналт сайн тавьж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэгчийн зүгээс тухай бүрд нь биелүүлэн ажилласнаар ашиглалтад өгөх хугацаанаас 1 сарын өмнө хүлээлгэн өглөө. Замын цагдаагийн бүтээн байгуулалт бол бас нэлээд одоо Монголд анх удаа хийгдэж байгаа гэдгээр онцлогтой ABC гэсэн 3 арам бас бүрдсэн ийм бүтээн байгуулалт байж байгаа. Бид бүхэн маань 9 сарын 16-нд бол эхний үндсэн гүрийг нээсэн байж байгаа. Одоо бол B рамп бол нэгтгэд бэлэн болсон 100% гүйцэтгэлтэй явж байна. AC рампыг бол энэ хондоо бас багтаагаад дуусгахаар ингээд үйл ажиллагааны зохион байгуулалт явж байна. Мөн дээрээс нь одоо энэ замын цагдаагийн гүр баригдсанаар бол тэр хавийн төвжирэл бол 20-30%-аар буурахаар юм статистик тоо мэдээ байгаа. Инх 50-ны гүрийг бол одоо манай иргэд маань хэлж байгаа. 20-30%-аар бол ачаал бол хамаагүй хөнгөрцөн байна гэж ярьж байгаа. Тийм учраас бол бид бүхэн маань одоо энэ үлдэж байгаа 2-3 арампуудаа оруулснаар бол өшөө илүү бид бүхэн маань энэ ачааллыг бууруулах тал дээр бол нэлээд анхаарал ирэхээр хөдөлгөөн зохион байгуулалт энэ төр дээр бол анхаарал ирэхээр бол энэ төвжирлийн асуудал бас нэг харьцангуй 20-30%-аар тэр хавьдаа буурахаар ийм дүр зураг бол харагдаад байж байгаа. Зам гүүрийн салбарын бас нэгэн томоохон бүтээн байгуулалт бол Сонсголонгийн гүүрийг 38 жилийн дараа анх удаа шинжилсэн явдал байв. Хуучин 2 игнэ гүүртэй зэрэгцээ 289.4 м гүүрийн ажлыг түргэн шуурхаа хийж төлөвлөгөөт хугацаанаас өмнө буюу өнгөрсөн 7 дугаар сарын 5-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн. Зам хуучин гүүрийг засварлах ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэн 9 дугаар сарын 20-ны өдөр хөдөлгөөн нээсэн юм. За энэ гүүр бол Улаанбаатар хотын босоод одоо баруун бүсийн замын босоод эглэгийн одоо хамгийн чухал гүр. Энэ ч нөгөө нисэх Сонсголон тэгээд ийш Яарамгийн дид төвгөөд энэ замуудын бас одоо ачааллыг багасгах, үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн тээвэр гээд ингээд бүх одоо салбарын бас нөгөө тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх чадварыг сайжирч байгаа. Өмнө энэ гүр ашиглалтанд ороогүй засвартай байхад бол бас тойрч явдаг, өвдөрлөд хөгжирдэг олон асуудлууд байсан. Одоо тэр бол харьцангуй багасч байгаа. Үндсэндээ 30 метрийн одоо ийм аслалтаа ингээд энэ гүр 4 игнэ 2 урсгалтай энэ зам ашиглалтанд орсноор ингээд одоо эндээс ирдэг төвчрээ бүгд эрс багсан. Тэгээд энэ хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна гэж ойлгож байна. Олон жил яригдсан ч бодит ажил бололгүй удсан налаахын замын ажил дуусах шатанд орж эх сард хөдөлгөөнийг нэхээр төлөвлөж байна. Гачууртын уулзуураас налаах Чойрын уулзуур хүртэлх 20.9 км автозамын ажилтай хотын дарга удирдлагууд ойр ойрхон танилцаж замын ажлыг төлөвлөсөн хугацаанд түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна. Суурийн ажил чинь тэгш болоонд дуусчихсан. Өнөөдөр дуусчихсан. Өнөөдөр дуусах гэж үзэж байгаа. Тэр Ашууны гоо хэрэг явж байна. Ашууны гол дууссан. Ашууны гол дуусаагүй. Одоо энэ 7 хоногт дууссан гэж. Ашууны гол. Одоо 2.4 чинь байна шүү дээ. Яг Ашууны гол дээр байна. Ашууны гол дээр байгаа юм. Тэгээд хэд энэ 7 хоногт дууссан. Энэ 7 хоногт дууснаа гэж график хэлж байна. Нийтдээ бол одоо энэ 20.9 км замыг суурийн доод үеийг бид нэр энэ 7 хоногт дуусгах чинь
СТП буюу цементэр хөгжүүлсэн суурийг бол 10 сарын 10-ны дотор ингээд бүгд дуусгана гэсэн юм график төлөвлөгөөтэй явж байгаа. Их зэрэг урах ажлууд зөндөө байна. Цементэр хөгжүүлсэн суур тал явж байна. Оргоод хаяад явцсан. Асфальт эхэлсэн байх хэвээр тэр хийгддэг байна. Тэгэхээр одоо өнөөдөр маргааш хоёр та нар тэр юуг гаргацсан. Төлөвлөгөө график гаргаж байна. Өшөө энэ дээр одоо хэд хоногийн дотор ямар хэмжээтэй хүчлэлтүүд хийгдэх юм. Суур хүчлэлтүүд. Одоо хоёр талдаа 3.8 нийт одоо 7.6 км наачин болчиход байна шүү дээ. Тийм. Тэгэхээр үлдсэн 17.2 км хэмжээ хийгдэж дууссан. Нарийн төлөвлөгөөнүүд одоо яг хоцорч байгаа ямар ажлууд дээр нарийн төлөвлөгөөтэй ажлуудаас тэр төлөвлөгөөнүүд гаргах. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа бодлогын нэг нь сайжруулсан шахмал түлш. Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд 5 сарын нүрийг үзэж байна. Энэ сарын байдлаар төвийн 6 дүүргийн 138 хороонд гэр хорооллын 200 гаруй мянган айл өрх шахмал түлшийг хэрэглэж байна. Энэ сарын байдлаар төвийн 6 дүүргийн 138 хороонд гэр хорооллын 200 мянган айл өрх шахмал түлшийг хэрэглэж байна. Иргэдэд сайжруулсан шахмал түлш авах хяналтын сайн картыг харьяа хороогоор нь дамжуулан үн төлбөргүй олгосон. Нийт 163 мянга гаруй карт иргэдэд хүрчээ. Сайн карт нь төлбөрийн хэрэгсэл биш, нэг өрхийн өвлийн турш хэрэглэх 3 тонн шахмал түлшнийг хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм а. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 332 цагаар сайжруулсан шахмал түлш худалдаалж байна. За тодорхойлбол Баянгол дүүрэгт 18 цаг, Баянзүрх дүүрэгт 87, Сонгон найрхан дүүрэгт 116, Сүхбаатар дүүрэгт 38, Хан уул дүүрэгт 30, Чингэлтэй дүүрэгт 43 цаг ажиллаж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан өөрөгт ажиллаа хүлээн авснаас хойш ийхүү нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалт бүрт анхаарлаа хандуулж хамгийн гол нь хэрэгжиж дуусах хүртэл хяналтаа сулруулалгүй үр дүнг нь үзэн ажиллаж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн бүрийн эрүүл аюулгүй ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд хотын дарга удирдлагууд онцгойлон анхаарч байна. Нийслэлийн засаг даргын хамгийн газраас үзүүлэлээ.